Сайн мэцхан үзэгчтэй шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Чухлыг шударгаар шуурхаар нүрээтэй оргил цаг мэдээлэл хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дохын улмаас амнасаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн хэдэхэвээ дохоос сэргийлэх, дархалтыг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний тэгш байдал, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэл бүлгийн хүн амыг ялгуурлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр иргэний нийгэм иргэн бүрийн анхаарлыг хандуулан дэлхийн нийтдээ дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэн өнгөрүүлдэг боломжтой. 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхийн дохтой тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. 31 хичээлдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. За би яг одоо хүнсний дэлгүүрээс энэхүү хоёр бэлгэвчийг худалдан авлаа. За энэхүү бэлгэвчний үнийн дөнгөө хувьд бол энэ трастийн хувьд бол 1000 төгрөгөөр худалдаалагддаг. За энэхүү силкний хувьд бол 2000 төгрөгөөр худалдаалагддаг юм байна. За нэг бүрийн үнээр нь тооцоод үзэх юм бол энэ дотор 3 ширхтээ 300 төгрөг гэсэн үг. Нэг бүрийн үн. За энэ бол дотор 3 ширхтээ нэг бүрийн үн 600 төгрөг. За гэтэл өнөөдөр залуучууд маань 300 төгрөг 600 төгрөгийг өөрсдөөсөө харамснаар бэлгийн замын халдвар төвчөнд өртөх тохиолдол маш их байна. Та энэхүү бэлгэвчийг хэрэглэснээр ямар нэгэн эрсдлээс өөрийгөө 99.9% хамгаалах бүрэн боломжтой юм. Иймээс мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулан залуучууд та бүхнийг бэлгэвч хэрэглэхийг уриалж байна. Эрүүл мэндийн яамнаас авсан албан ёсны мэдээллээр доохон халдвар авсан хүний тоо 281-т хүрчээ. Өнгөрсөн оны өдөрт дээрх 268 байсан юм. Харин энэ мэдээнд хэнийг ч түгшээсэнгүй. Айдас сэрүүлэг дагуулах ёстой энэ мэдээг сонсон хүмүүс одоо хитгэн болж байна вэ? Хаанаас илэрсэн юм бол гэх мэтээр өөр хоорондоо яриад л жихнийхээ хажуугаар өнгөрөөж байна. Гэсэн шүү дээ. Хичээл. Яа. Яа. Олон хүний нүд төр өгөөлөдөх. Чи бэлгэвч бодлож авдаг уу? Авдаггүй. Яа. Зүг. Бэлгэвч хэрэгэлдэг үү? Үгүй. Ичээд байгаа юм уу? Ичээд. Ер нь одоо таныг аваач гэвэл ах уу? Үгүй. Хэд настай? 18-тай. За чи энэ зөксч. Хэд настай? 18. Бэлгэвч хэрэгэлдэг үү? Бэлгэвч хэрэгэлдэг. Би багасаа тийм журамтай гэр бүл төссөн. Тэгээд миний тийм одоо өнгөрсөн тэр 10 жилийн үед л тийм харилцаа бол байдгүй. Тийм бэлгэвчийг ерөнхийдөө бол аптекаас авах шаардлагатай. Яагаад тэгэхээр бэлгэвчөөс дотор нөгөө чанарын хувьд үл янз бүр байх тохиолдол гарна. Бас мэдээж бэлгэвчнээс бас ямар нэгэн халдвар төвчин гарахыг үгүйсэхгүй шүү дээ. Тийм учраас бэлгэвч хэрэглэж байгаа хүмүүс маань өөрийгөө болон өрөөлийг одоо бэлгийн замын халдвар төвчнөөс хамгаалах гэж би хүмүүс маань бэлгэвчийг бол аптекаас авах шаардлагатай. Доохын дохойг бид тоохоо болжээ. Хатуун хийлгэхэд бид дооход дасжээ. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачлахыг 31 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд энэ нь 2019 онд ХДХВ доохын асуудал иргэн эргний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанд дэмжих зорилгоор өөрчлөлтийг та бидхийн уриандаар зохион байгууллаа. Дохтой тэмцэх өдрийг бол жил бүр бол одоо манай эрүүл мэндийн яамнаас бол ураа гаргаж тэмдэглэдэг байгаа. За ижлийн ураа бол өөрчлөлтийг бид хийж чадна гэсэн урьяанд тэмдэглэн өнгөрүүлж байгаа. За үүнтэй холбогдуулаад манай эрүүл мэндийн газраас нэгдүгürt бол одоо эрүүл мэндийн салбарууд буюу анхан шатны өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрээ одоо урсан сэргийлэх үзлэг зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр бол одоо үзлэг зохион байгуулж байгаа. Энэ бол эрсдэл бүлгийн иргэдийн дунд зохион байгуулж байгаа. За хоёрдугаарт нь бол бид нар номын сан, за нийтийн номын сан, за улаан загалмаа нийгэмлэг, нийгмийн эрүүл мэндийн төв хамтраад за оюутан залуучууд сурагчдын дунд бол яг тэр номын сан дээр бол одоо юу зохиолсон ба аян зохион байгуулсан. За энэ дээр бол АХ тэмцээн мөн тухайн оюутан сурагчдын бэлгийн замаар дамжих халдварын чиглэлийн сургалтууд яаж бид нар өөрсдөө өнөөдөр зөв эрүүл боловсролтой байж энэ асуудлыг шийдэж чадах юм бэ гэдэг чиглэлээр сургалтыг зохион байгуулсан байгаа. За мөн манайх бол бүсийн онцлогын эмчилгээний төв дээр бол бэлгийн замаар дамжих халдварын кабинет ажилладаг. За энэ дээр манай нарийн цэвэрлэмэн амчиг бол бид нар бас телевизийн ярилцлаганд бол оруулж байна. Өнөөдөр бол бид нар эрүүл мэндийн сайдын тэмбэг хүсдэг гэсэн үйл ажиллагаа бол бүх 21 аймаг даяар бол явагдаж байгаа. Үүнтэй холбогдуулаад бид нар бол урсан сэргийлэх үзлэгүүдийг бол зохион байгуулж байна. Мөн орон нутгаас бол энэ жил бол 12 сая төгрөгөөр бид нар бол эрсдэл бүлгийн 2200 хүнд бол үзлэг шинжилгээ зохион байгуулсан. Гэхдээ энэ бол бид нар бол тухайн иргэний нууцлал гэдэг юм аюул чухал байгаа. Энэ чиглэлээр бид нар маш сайн анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар одоо бэлгийн замаар дамжих халдвар тэр тусам одоо дохын чиг ХДХ буюу дохын одоо халдвартай хүмүүсийг бид нар эмчтэн эрүүжилэх чиглэлээр бол
нэлээд томоохон ажлууд хийж явж байгаа. 2020 онд бол ийм чиглэлээр бол одоо нийт одоо Орхон аймгийн хэмжээнд дэх эрсдэл бүлгийн иргэдүүдийнхээ одоо 80% нь бид нар хүслэг шилэг зохион байгуулахаар төлөвлөлтийг хийж байгаа. Монгол улсад ХДХВ-гийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэснээс хойш 2019 оны 10 дугаар сарын байдлаар ХДХВ доохын 281 тохиолдол мэдээлэгдсэн байна. Энэ өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа. Үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь дохын улмаас нас барсан байна. Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-гийн халдварын тохиолдлууд 100% бэлгийн замаар дамжсан бөгөөд цус усан бүтээгдэхүүн эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-гийн халдварт 17 эхээс 25 хүүхэд төрсөн, 8 их нь давтан төрсөн. Хүүхдүүд нь эрүүл боожиж байна. ХДХВ-гийн халдварын тохиолдлын 81.2% нь эрэгтэй. Тэдний 80% нь бэлгийн цөөх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8% нь 39-оос доош насны буюу 15-аас 39 насныхан онцлогдсон байна. Мэдээллийн хөтөлбөр тодруулах болонгаар өршлөн хөрж байна. Хөгжлийн бэрхшээлтэй тэрэгзэртэй иргэдэд зориулсан зорчих зам манай аймагтаас байдгүй. Тэгвэл 2020 оны төсөв 55 сая төгрөг суулгаж нийт 125 байршилт хийгдэхээр болсон байна. Оргил цаг мэдээлэх хөтөлбөр тодруулах болонгаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт хот байгуулалт барилга цэглэгч албаны дарга мөнгөтлөө оролцож байна. Танаас энэ орой мэндийг хүргэе. Орой мэнд хүргэе. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих дэд бүтцийн асуудлын талаараас аймгийн эрдэнэтлэгч дугаарлын 15 дугаар хуралдаанаас оруулж хөрөнгөнөөс батлуулсан байгаа. За хэдэн төгрөгийн хөрөнгө батлуулав? Энэ хөтөлбөрийн талаараас та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За өнөөдөр манай Эрдэнэ хотод одоо байгуулагдсан цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн асуудал байнга яригдж эхэлсэн. За тэгээ сүүлийн үед болохоор ажлын хэсэг гараад энэ бас энэ талаар бас нэлээд судалгаа юмуд явуулсан байгаа. Тэгээ өнөөдөр бас одоо тэрэгцтэй иргэн одоо жишээлбэл манай 5-1-ийн уулзуур дээр ингээ буулгахад бол маш хүнд байсан. Тэгээ тэрийг тухайд бас бахан хөрөг гараад шийдэл байсан л да. Тэгээ нийтээр энэ одоо жишээлбэл манай албан байгууллагууд болон одоо энэ нийтээр зорчих талбай дээр бол яг одоо өнөөдөр тэрэгцтэй хүн явхад ямар хүндрэлтэй байгаа вэ? Янз бүрийн асуудлууд өнөөдрийн хүртэл одоо бас шийдэгдэхгүй байгаад байна л да. Тэгээ түрүү жил 18 онд бас нэг 6 сая төгрөг тавигдсан байсан. Тэгээ тэнд нь одоо бас компани шалгаж ороогүй бас зарим нэг 33 байршлыг нь янзлая гэж ярьсан. Тэгээ шалгараагүй байсан байхгүй. Тэгээ энэ талаар бас төлөөлөгчийн зүгээс одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй одоо энэ талын одоо юг байгууллагатай хамтарч ажилладаг хувьд одоо бас энэ тал дээр бас нэлээд төлөвлөгчтэй арга хэмжээ авъя гэж тооцоод тэгээс 15 дугаар хурал дээр ерөөдөө нэг ажлыг ерөөдөө төр төтгөлцөө. Энийг бол хоош нь тавьжээ. За энэний оронд одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийг сайжруулах ажил дээр хөрөнгө тавья гэд ярилцаад нэг ойрцоор нэг 55 сая төгрөгийн ажил ерөөдөө батлагдсан байгаа. За энэ бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчхоос гадна одоо зүгээр манай Эрдэнэ хот хот болно гэж хэлж байгаа. Тэгэхэд нэг чамдаана хүн чирээл явхад ямар нэг асуудалгүйгээр ингээд чирээ явчихаар л одоо төрөө явчихаар ч юм уу иймэрхүү нөхцөл байдлыг бий болгох гэж байгаа. Хамгийн гол нь. Тэгээ энэ дээр болохоор бид нар бас тодорхой мөнгө тавиад за тэгээд мөн одоо энэ гарцууд дээр бас одоо манай сая өмнөх одоо энэ 19 оны хөрөнгө оруулалтаар 5 байршлаар дуу тохиолдог гэрэл тохиол тавьсан шүү дээ. Яг тэрний шиг бас бүх одоо энэ уулзуурууд дээр явган гарцууд дээр бас дуу тохиол тавья гэж бас энэ хөрөнгө оруулалт батлуул орцсон байгаа. За тэгээ мөн дээр нь бас дахиад нэмж одоо дуу тохиол одоо гэрлэн тохиол бас байрлуулъя гэсэн ийм байдлаар ямар ч 55 сая төгрөг батлуулчаад байна. Тэгээ энэ одоо хөрөнгө оруулалтыг хэрвээ 20 онд хийгдчихвэл бас манай аймаг бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй бас нэг одоо тусалсан нэг арга хэмжээ болно гэж тооцож байгаа. За миний зүгээс бас яг одоо төлөөлөгч байх хугацаанд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талтай одоо нэлээ санаа зовж явдаг. За нэг 400 гаруй орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Нөгөө юугаараа хамаарад нийлээд тэгээд сая энэ 19 онд бас хөгжлийн бэрхшээлтэй эрхцэгчүүдийн холбооны төлөөлөл, за найдварын төлөөлөл, за мөн хөдөлмөр халамжийн хэлтсийн яг энэ чиглэл хариуцсан мэрэгжилтэн, за нийгмийн бодлогын хэлтсийн энэ чиглэл хариуцсан мэрэгжилтийг бас нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нэг ихийг авч яваад Японд бид нар авчиад яг энэ чиглэлээр бас уулзуулаад Японы Кашигая хотод тэгээ ингээд ирсэн байгаа. Энэ чиглэлээр бас бид нар иргэд бас Кашигая хотын хотлогоо иргэд бас холбогдож байгаа. За мөн тэндээс бас яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв одоо яг Эрдэнэ хотод байгуулад тэр нэг давхар байдаг юм билээ. Яг ингээд
маш олон одоо нэг багшид нэг хүүхдэд чинь 2 багш байх шээ. Яг энэ талаар бид нар бас нэвтрүүлж энэ Эрдэнэ доттой бас тийм төв байгуул гэсэн бас чиглэлээр бас хамтран ажиллаж байгаа. Манай Орхон аймаг гэлтгүү за бусад аймаг хотод чинь Улаанбаатарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорж байгаа одоо ийм бас зан талбай байдаг юм болоо эсвэл манай Орхон аймаг агуулга хийж байгаа юу? Ер нь бол байдаг. Шинэ одоо баригдаж байгаа бүх барилгууд бол пандус хэлбэрээр одоо яг зориултаа байдаг. Гэхдээ энэ одоо зарим барилгууд дээр бол тийм байхгүй юмуд байдаг тий. Гэхдээ бас яг Улаанбаатар ч гэсэн манай Эрдэнэт хотод ч гэсэн бас бүрэн тэгж хангацсан юм бол байдаг. Жишээл наад зах нь ихэд явгууны замаар явж хагаад Атсан руу ороход бол ерөөсөө налуу тийм пандус байдгүй. Дандаа ингээл цогцол үсрэл арайгаал явахаас өөр голцдог тий. Хэдэн байршил дээр бас хийх вэ? Одоо бол эхний ээлжинд бол ямарчсан 120 байршилж ерөөхдөө жижиг том гэлтгүй 125 байршилж ерөөхдөө хийгдэнэ. Тэгэхээр ерөөхдөө манай яг төв хэсэгт бол ерөөхдөө баг бүх юунууд бол налуу хэлбэртэй болчихно. Мөн бас нөгөө хөтөч автангууд бас байрлуулна. 20 оны төгсөвдөр батлагдсаар энэ ажил бас хизээ хэрэгжээд бас хизээ дуусгаруулж биелэл болох вэ? За худалдааны төлөвлөгөөнөөс хамаарна хизээ зарлагдах өгдөн. Гэхдээ ямарчсан нэг 10 сар гэхэд бол ямарчсан дуусчих واخ. 20 оны 10 сар гэхэд ерөөхдөө дуусаад хэрэглээнд ашиглалтанд орчихно. Оргил цаг мэдээлэл хөтөлбөр өргөжлүүлэн та бүхэнд хүрч байна. Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн урилгаар Япон улсаас нийгмийн халамжийн корпорац буюу Японы асаргааны төвийн шугамар манай аймагт ажилласан байна. Ажлах хүрээнд ахмадуудад 65 тэрэгцэрийг гардуулж өгсөн байна. Мөн Япон улс руу ажиллах сонирхолтой хүмүүстэй уулзалтыг зохион байгуулжээ. Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс өнгөрсөн 8 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тувыг Япончуудаа нээлж засаж тогтжуулсан. Энэ удаа Япон улсын нийгмийн халамжийн корпорацийн буюу Японы асаргааны төвийн шугамар 65 тэрэгцэрийг хөл мут ахмадуудад гардуулж өглөө. Өөрчлөлтөд 300 тэрэгцэрийг ахмадуудад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа юм. Манай аймгийн хэмжээнд асаргааны тэрэгцэр зайлшгүй шаардлагатай 600 орчим ахмадууд байгаа юм. Тэгээ Эрдэнэтийн хувьд бол манай ахмадын тоо бас жилээс жилд өсөж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт бол бид нар ахмадуудад зориулсан ялангуяа нөгөө хэвтрийн дээрэс нь өөрөө одоо баг зэрэг явдаг. За дахиад өөрөө чөлөөтэй явж чаддаг. Гэдэг ийм 3 төрөл төр бол зориултын тэрэгцэр болон одоо түшиж явдаг таягнуудыг бол авчиж нийлүүлж өгч байгаа. Энэ бол давхар одоо хүүхдийн тэрэгцрүүдийг бид нар өнөөдөр манай эцгийн зөвлөлийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв энерл төвд бас хүүхдийн тэрэгцрүүдийг хандуулж өгч байна. 東京の老人ホームで、өнөөдөр Эрдэнэтийн одоо өндөр насцангуудад Японоос Токиогоос тэрэгцрүүд авчирч одоо хандуулж байна. Тэгээ энэ тэрэгцрүүд бол настай хүмүүсийн одоо хөдөлгөөн болоод одоо аж амьдралд маш их одоо хэрэг болох байхаа гэж найдаж байна. Баярлалаа. いただければ幸いです。ありがとうございます。Өнөөдөр бол бидний энд хүрэлцэн эрэхт энэ Бат Эрдэнэ дарга тэргүүтэй хүмүүс намайг ураад авчирсан. Тэгээ би одоо Монгол болоод Японы ард иргэдэг аж аргалтай байгаасаа гэдэг үүднээс одоо Монголын ахмад насангуудад энэ тэрэгцрийг одоо бэлгэлэхээр авчирлаа. Тэгээд их сайхан арга хэмжээ болж байна. Баяртай байна. За аймгийн ахмадын хороо гадаад харилцаа хөгжүүлэх талаар төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаад бас зох үр дүнд хүрч байна. Төрийн бус байгууллага залуучуудын дэмжлэгтэйгээр Япон, Солонгосын халамжийн байгууллагууд, ахмадын байгууллагуудтай хамтарч ажиллаад энэ жил хэд арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Бид нэр эхний хагас жилд Солонгосын нарийн мэрэгжлийн эмч 500 гаруй хүнд нарийн мэрэгжлийн эмч үзлэг хийлгэж 300 гаруй ахмадууд харааны шил үн төлбөргүй болгосон байна. Хоёр дахь арга хэмжээ нь энэ Японы төр захиргааны халамжийн байгууллагатай хамтраад 300 энэ тэрэгцрийн гэрээ байгууллагад ажиллаж байгаа. Энэ эхний ээлжинд нэг 65 6 тэрэгцэр өнөөдөр эзэд нь олгож байна.
Монгол улсын иргэдийн хувьд амжиргаагаа дээшлүүлэхээр гадны өндөр хөгжилтэй улс орныг ихээр зордгоо. Учир нь тэд ажилласнаар дээд мэргэжилтэй төрийн байгууллагад ажиллаад авдаг цалингаа 3-4 дахин нугалж авдаг нь нууц биш. Тэдний хувьд ингээл нэг үйлчлэгч, асрагч, туслах ажилтан зөөгч хийхэд л Монголд 1 сар ажиллаад авдаг цалингаа 7 хоног ажиллаад олжчихдаг. Инхийн тулд гадны өндөр хөгжилтэй улс оронд гагцхүү хууль ёсны дагуу ажиллаж амьдрах эрх олж авах нь хамгийн чухал, хамгийн том асуудал болоод байдаг. Тэгвэл энэхүү боломжийг Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны тэргүүн Батүлзийн Бат Эрдэнэ олгож байна. Тэрээр гэрэлтэй Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын нийгмийн халамжийн корпорацид асрагч сувилагчаар ажиллах сонирхолтой гэрээд ажилчдыг бүртгэж эхэлсэн бөгөөд энэ удаа түүний урилгаар Япон улсын нийгмийн корпорацийн захирлууд өөрийн биеэр Эрдэнэт хотод хүрэлцэн ирж иргэдтэй биечлэн уулзлаа. Эрдэнэттэй бид манай Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн бол аль болох одоо хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө бас тодорхой хөгжил дэвшлийн төлөө гэж гуйруулж ажиллахыг хүсдэг. Тэгээд энэ удаа ч гэсэн одоо Японоос одоо ажиллах хүч авах зорилготой энэ Япончууд бас урьж авчираад ингээд албаас нь уулзалт хийлээ. Нийт иргэд маань энэ боломжийг бас ашигласаа гэж хүсэж байгаа. За тэгээд Япон болохоор одоо хүн ам зөрж байгаа, хүүхд бас их багасж байгаа, өндөр насны эсрэгээ ихсэж байгаа энэ үед бол гадны одоо ажиллах хүчний тусалцаа хэрэгтэй шаардлага бол маш их болж байна. Тэгэхээр одоо манай энэ асуудлыг шийдэхэд тэр тэгээ харилцан бас одоо юу гэдэг ашигтай байх энэ зүйлийн төлөө хамтдаас явъя гэж бодож байна. Тэгээд Японы одоо энэ кайго буюу одоо асрах ажилтны одоо асрамжийн ажлын нэр хүнд бол дэлхийд бол маш өндөр байдаг. Бараг хамгийн өндөр технологи нь бол Японд байдаг. Тэгээд Японы одоо энэ технологиг одоо монголчууд маань очиж сайн сураад, ажлын ингээ сураад эргээд их нутагтаа Монголдоо бас их сайн гаргаасаа одоо хэрэгжүүлсэй гэж хүсэж байна. 日本で介護のお仕事をした場合、このエルデネットでも戻った時にお仕事として役立つことは間違いないと思います。 Японд гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн дунд зуулчлагч байгууллага нэмэлт төлбөр хураамжгүйгээр хөдөлмөр халамж дээр бүртгэхээр боллоо. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагч асрагч нараа богино хугацаанд буюу 3 сар хүртэлх хугацаагаар Японд ажиллах боломжийг нээж өглөө. Японоос ирсэн төлөөлөгч нар орхон амин засаг даргын орлогч төвшин жаргал, хөдөлмөр халамж үүсгэний газрын дарга Эрдэнэт, эрүүл мэндийн газрын дарга мөнх цэцэг нартай уулзалтыг зохион байгууллаа. Оргил цаг мэдээлэх хөтөлбөр харилцагч байгууллагаас ирсэн бис мэдээгээр үргэлжлэн хүрч байна. Oh, the weather outside is frightful. 2019 оноо дурсамж дүүрэн үдэж эрж буй 2020 шинэ оноо ирж хүч амжилт бүтээлээр дүүрэн өгтөн авах мөч бүрийг Саяна лаунжийн хамт олонд даатгаарай. Албан байгууллага найз нөхдөөрөө шинжилгээ тэмдэглэх газар хайж байгаа бол анхаарлаа наашин хандуулаарай. Хэдийнэ танил болсон Саяна лаунж нь шинжилгээний захиалгаа авч эхэллээ. Манайх зөвхөн танд болон танай хамт олон зориулан тусгай өвөрмөц засал чимэглэл бүхий 5 дугтай орчинг санал болгож байна. Манайх 40-оос 90 хүн хүлээн авах хүчин чадалтай шинэлэг өнгө төрөх 5 дугтай орчин мэрэгжлийн хөгжим тоногдох хөрөмж лед дийлэгц яон гэрэл бүжгийн талбай авьяаслаг уран бүтээлч өвлөө өвгөн засан охин тайз дийлэгс хосолсон найрсаг баг ажиллаж байна. Мэрэгжлийн тоогоочдын тусгаалan бэлтгэсэн амтлаг зоог найрсаг соёлтой үйлчлэгээ сэтгэл ханамжийн баталгааг санал болгож байна. Саян лаунж нь 12 дугаар сарын 10-ны дотор шинжилгээний захиалга өгвөл мөн өдрийн цагаар онцгой хямдрал зарлаад байгааг дуулахад таатай байна. Шинжилгээний баяраа мартахааргүй сайхан тэмдэглэхийг хүсвэл Саян лаунжийг зориорой. Хаягийг та бүхэндээ дуулахад Цааны баазын эсрэг талд эвэлж очид буудлын 1-р давхурд Саян лаунж. Харилцагчны дугаар 9935 07 58. Going out in the storm, but if you really grab me tight, all the way home I'll be warm. Oh, the fire is slowly dying, and my dear, we're still goodbying. But as Даваагаргийн оргил цаг мэдээллийн хөтөлбөртэй хамтсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд өнөөдрийн 20 цагаас маргааш 20 цаг хүртэлх хоногийн цагаар мэдээ хүлээн аваарай. Маргааш оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр ирэн уулзъя. Түр баяртай үзэгчтэй.